Манай улсын өнөөгийн нөхцөл байдал тохирсон пассив барилга нь дулаан алдагдлыг хамгийн бага хэмжээнд байлган эрчим хүчний хэрэглээг ихэнхдээ дотоод их үүсвэрээр хангадаг орчин үеийн барилгын загвар юм. Энэхүү барилга нь дулаалгын өндөр үзүүлэлт, агаар нэвтрэлтгүй чанар, өндөр чанарын цонх болоод шилэн фасад, агаар сэлгэлт эрчим хүчний сэргээгдэх систем гэсэн гол 5 үндсэн шалгуурт чанарт тулгарладаг юм а. Эдгээр 5 чанар нь пассив барилгын гол үндэс бөгөөд зөв хэрэгжсэн тохиолдолд барилгын эрчим хүчний хэрэглээг эрс багасган дотоод орчны тав тухыг дээшлүүлж цаашлаад агаарын бохирдлыг бууруулах боломжтой юм байна. Пассив барилгаад хан дээвэр шаланд ашиглагдах дулаалга нь стандартын хэмжээнээс өндөр бөгөөд хүйтэн болон халуун улиралд дулааны алдагдлыг хамгийн бага хэмжээнд байлгадаг. Ингэснээр эрчим хүчний хэрэглээг 80-аас 90 орчим хувиар бууруулах боломжийг олгодог байна. Муу агаар нэвтрэлтийг хамгийн бага түвшинд хязгаарлагдсан байдаг бөгөөд цон хаалга барилгын бүх нөхц үеийг битүүмжлэх замаар гадна орчны хүйтэн агаар дотогш нэвтрхийг зогсоож дотоод орчны дулаан доктортой байдлыг хангадаг байна. Харин дулаан алдагдлыг багасгах гол хүчин зүйл нь цонх юм. Пассив барилга нь 3 давхар шилтэй дулаан алдагдлыг бууруулсан цонх ашиглаж дотоод орчны дулаан гэрэлтүүлэхийг зохистой хослуулдаг. Байшингаа хамгийн зөв зохистой хэмжээнд хамгийн чамбай байж болох дээд түвшинд дулаан хамгаалалтаа сайн тэр арга нь өөрөө пассив арга байхгүй. Энэ пассив аргаар хийсний ард дээр та нэмэлтээр ёстой дураар дуртай бол камин зугаач тавьж болно, дуртай бол одоо газ алгаач тавьсан болно, тэ газрын гүний дулаан гэдэг бүх асуудал чинь одоо ов харанд ороод ирдэг байхгүй юу. Хэрвээ байшин өөрөө асар их дулаан алдагдaltaй 2-300 одоо шуудаа нүрс төлдөг юм байшин дээр бол сэргээгт эрчим хүч удаа алдчихна. Тэгээ байшингаас үнэтэй болно шүү дээ. Тэгэхээр бид өнөөдөр яах ёстой вэ гэхээр хамгийн эхлээд хэмнэе. Хамгийн бага зардлаар халаалтын ачааллыг авчиръя. Халаалтын ачаал яагаад вэ гэхээр манай бүх эрчим хүчний хэрэглээний 80-аас 90% нь халаалтын ачаалт явагдахгүй л. 10 см-ийн хөөс тавьчаа за бидэд хангалттай дулаасан гэж хэлэх бол хангалтгүй. Яагаад гэхээр 5 см-ийн дотгошоо гүн ороод тэр эцсийн цэг дээр 0 градус буюу хүүтэ өгөөд тэнцэнээс конденсац өгөөд ингээд мөөгөнцөр төр энэ төр үүсгэх эрсдэлтэй байгаа бол өөрийн чинь дулаалга бай гэхэд 15-аас 30 см магадгүй манай байшин шиг 40 см байх шаардлагатай болж байгаа. Тэгж вэж энэ гаднаас орж ирэх хүүтнийг хүүтнээс температурын хүүтнээс хамгаална. Хоёр дахь юм бол битүүмж гэдэг маань дотроос үүсгэсэн дулааныг айлуулахаар алдахгүй байх хэрэгтэй. Дотор үүсгэсэн дулааныгаа эцсийн хүртэл зөв ашиглаад гэрээнд дулаацуулахад ашиглах нь хамгийн зохимжтой шийдлүүдийн нэг юм. Тэгэхээр л пассивын энэ хамгийн том хоёр зарчим буюу битүүмж, дулаалга өндөртэй байх. Тэгээ гуравт нь болохоор агаар солилцоор сайтай байх. Агаарын чанар өндөр байх хэрэгтэй. Пассив барилгын дулаан алдагдлыг бууруулахын тулд битүүмжлэлийг маш өндөр түвшинд хийсэн байх шаардлагатай байдаг. Ийм дагаарын дутагдалд орохгүй тулд төвлөрсөн агаар сэлгэлтийн систем сөргөлдсөн бөгөөд гаднаас орж ирсэн агаарын дулааныг сэргээж дотоод орчинд ашигладаг. Энэ нь дулааны алдагдлыг багасгах зогсохгүй эрүүл агаарын доктортой түвшинд хадгалдаг байна. Мөн барилгын байрлал, цонхны хэмжээ, фасадны өндөр зэрэг нь нарны эрчим хүчийг дотоод орчинд хамгийн үр ашигтайгаар ашиглахад чиглэгдсэн байдаг. Ингэснээр өвлийн улиралд нарны дулааныг дотогш татаж, зуны улиралд хит халтаас хамгаалах шийдлийг нэгтгэдэг байна. Дунджаар сард би 36 мянган төгрөгөөр ахуйн цахилгааны зардал мөн халаалтын зардлыг шийдсэн байна. 5 жилийн хугацаанд шүү дээ. 5 жилийг 60 сард хуваагаад ингээд тооцож үжих юм бол 1 сард би 36 мянган төгрөгөөр л бүх цахилгаанаа шийдвэрлсэн байна гэсэн. Хоёрт нь хүртээмж гэж байгаа. Нийтэд хүртээмжтэй. Тэгэхээр манай байшинд өндөр настай хүн хүүхэд за нялх хүүхдээ ээж тэрэгцэртэй хүн, таягтай хүн, ер нь ямар ч хүн эвэрүүл хүн ч гэсэн амьдрахад үндсэн загвар дизайн нь ямар нэгэн саадгүй. Гурав дахь том зарчим нь юу гэхээр манай байшин өөрөө ангаах болон шүтээсийн болон бусад шийдвэр гаргагч, төрийн шийдвэр гаргагч нарт ерөнхийдөө ийм байшин байх юм бол Монгол доктортой байдал бий болно гэсэн байдлаар living lab буюу амьдрал өөрөө лаборатори гэсэн юм гурвалсан шин чанарыг агуулсан цорын гац байшин байна. Пассив аргыг зөвхөн байшинд хэрэглэдэггүй бөгөөд манай улсын уламжлалт сууцуулах, гэрээгч пассив аргаар дулаалan барих боломжтой байна. Өнөөгийн зах зээлээр пассив байшин барихад 1 м2 нь 2-оос 3 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол пассив гэр барихад 1 м2 нь 1 сая төгрөгөөр барих боломжтой юм а.